Хүн ингээд өөрийгөө гэмтээ одоо өөртөө айлтуул хийгээ шийдлээ гэхэд тэр бол сонголтгүй болоод дандаа тэгээд байдаг. Тэгэхээр сонголт байгаа гэдгийг ухааруул хамгийн чухал. За өнөөдөр бид Mind Room подкастта маш сонирхолтой зочныг урьж оролцуулаад байна. Бид амиа хорлолтын сэдвээр хүүхдийн сэтгэц эмгэгийн давхар судлаач, Колумбийн их сургуулийн профессор Кристиана Хонг урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. It's my privilege to be here. It's an honor. Бидний урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр та бол дэлхийн 200 орноор зорчиж одоо 30 гаруй орнд судалгаа хийсэн юм байна. Амиа хорлолтын талаарх. Тэгэхээр та яг дэлхийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг одоо ярилцлагын ихэнд бидэнд өгөөч. Амиа хорлолт бол дэлхийн нийтэд айгүй онцгой яригддаг чухал асуудал болоод байгаа. Тэгээд ер нь бол дэлхийгээр би ингээ ажиллаад үзэж байхад хөвгүүдийн дунд бол амиа хорлолт их өндөр байдаг гэсэн тоо мэдээ байдаг. Мөн хөгжиж байгаа улс оронд дэлхийн нийт хүн ам ихэнх нь амьдардаг. Тэнд бас амиа хорлолт өндөр байгаа. Гэхдээ бид нар нэг алдаа гаргаад байгаад яг үнийг хэлэхэд хүн амын дийлэнх хувь энэтхэг хятад улсад амьдарч байгааг бид мэднэ. Тэгэхээр тэндээс харахад яг статистик үзүүлэлтээр хүүсийн хувьд 50-50 буюу эрэгтэй эмэгтэй адилхан байгаад байна. Тэгэхээр охтуудын хувьд болохоор амиа хорлох хөвгүүдтэй адилхан яг ижилхэн өндөр түвшинд хийдэг байхад бид нар хөвгүүд илүү амиа алдаад байна гэдээ анхаарлаа хандуулаад өрөөсгөл байгаа. Учир нь гэвэл их хөвгүүд эрэгтэй хүмүүс болохоор зам тээврийн освол буу дүүжлэх гэх мэт яг амь насыг бүрэн авч одох энэ арга хэрэгслийг түлхүү ашигладаг бол охтууд тун хэтрүүлэх, бугуугаа ханах гэд амь наснаас арай холуур арга техникийг ашиглаад байгаа учраас арай илүү амь аврагдаад амиа хорлох орлого болж бүртгэгдээд байгаа. Тийм учраас охтуудын нөгөө амиа хорлох насвал бага байгаа болохоор бид нар жоохон андуураад байна. Яг үүндээ бүх хүүсийн хувьд адилхан асуудалтай байна. Тэгэхээр улс орнуудад одоо хамгийн гол амиа хорлолтоос үүдэлтэйгээр тулгараад байгаа бэрхшээл юу вэ гэхээр бид нар аявих ялгуурлан гадуурхдаг энэ сэдвийг бид нар юу ярих дурггүй. Тэгээ амиа хорлох орлого хийж исэн бол тэр хүнийг бид нар ялгуурлан гадуурхаад нэг л биш гэж харьцдаг. Амиа хорлоод гэр бүлийн гишүүн амиа хорлолт насварсан бол тухайн гэр бүлийнхэн бас ингээ ялгуурлан гадуурхалтад өртдөг. Тэгээ ярьж өгдөггүй. Гэтэл яг судалгаагаар харахад шал өөр дүн гардаг. Ярих тусмаа амиа хорлолтын ойлголтыг дээшүүлэх тусмаа бид нар үр дүнд хүрээд байгаа олон амийг аварч байгаа. Тэгэхээр энэ ярилцах гэдэг бол одоо Монгол улсад энэ цаг үеэс ингээ хийж байгаа маш бахархууштай байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нэр энэ ярилцах энэ ойлголтыг дэмжих нь өөрөө маш хямд төсвөр аргаар хийгдэх их олон хүний амийг аварч болох арга. Тэгэхээр бид нар их мөнгө зарцуулахгүйгээр хоорондоо ярилцсанаар үр дүнд хүрэх боломжтой. Тэгэхээр амиагийн хорлох бодол санаа үүссэн үедээ тусламж авах талаарх бид нар ойлголтыг дээшүүлэх хэрэгтэй байна. Хинт хандахын, хаана хандахын, хөрштөө хэлэх үү, багштаа хэлэх үү, эмнэлэгт хандах уу, сэтгэл зүйчд хандах уу, бид нар хаана очих, хинт хандаж тусламж авч болох вэ гэдэг талаар ойлголтыг дээшүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүмүүс болохоор яг ингээ өөрийгөө гэмтэх тухай, амиа хорлох тухай бодол үүсгээр би ганцаараа л юм байгаах гэж боддог. Тэгээ хаанаас тусламж авахаа мэддэггүй. Гэтэл энэ тусламж авахыг хилээд өгөх юм бол бид нар маш олон амийг аварч болно. Яг үүндээ амиа хорлох бодол санаа маш олон хүнд үүсдэг, маш юм түгээмэл. Гэхдээ үүнийг энэ үе шатыг даваад амиа хорлох үйлдэл, өөрийгөө гэмтэх үйлдэл хийх нь өөрөө арай цөөхөн байдаг. Тэгэхээр бид нар энэ үйлдэл хийхээс наагур бодол санааны түвшинд байгаа үед тусламж аваад өөрийгөө аврах боломжтой гэдэг ойлголтыг дээшүүлэх хэрэгтэй нь хүмүүст боловсрол олгох хэрэгтэй байна. Тэгэхээр та сая дурдлаа шүү дээ тийм ээ. Одоо ингээ хөвгүүд ирчүүд илүү их одоо амиа орлож байгаа юм шиг юм статистик байна. Монгол улсын хувьд яг ижилхэн байна. Одоо эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүд 7 дахин их гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр бас охтууд өөрсдөө гэмтээгээд яг амиа алдахгүйгээр оролдлого их хийдэг гэж ойлгохгүй. Таны судалгааны үр дүнгээр бас энэ гарсан гэж ойлголоо зүг үү? Тэгэхээр юун төрөнд бол хэн амиа хорлоод байна гэдгээс энэ асуултанд хариулах хэрэгтэй байхаа. Яг Монгол улсын энэ нөгөө статистикийн судалгааны арыг би сайн мэдгүй байгаа. Гэхдээ би Монгол улсыг дэлхийн бусад улс орнуудаас өөр гэж бол ерөөсө бодохгүй байна. Тэгэхээр жишээлх юм бол хятад энэтхэгээр жишээ авахад түрүүн хэлсэнчлэн 50-50 буюу 2 хүйсөд адилхан байгаад байгаа. Охтууд илүү яг орлого гэдэг яригддаг, хөвгүүд илүү амиа хорлож ийн гэж байгаа ч гэсэндээ яг цаанаа бол 50-50 тал хийгээд байгаа. Тэгэхээр ер нь бол
яг үнийг хэлэхэд дахиад дэлхий дээр бас нэг тулгуур энэ статистик гарч ирээд байгаагийн нэг асуудал байдаг. Тэрний юу вэ гэхээр эмэгтэйчүүдийн амиа хорлолтыг бүртгүүлдэггүй байдаг гинэ. Ер нь бол амиа хорлож байгааг нь мэдээлдэггүй гэсэн. Яагаад гэвэл хүүхдэд та нар ингээд төсөөлөд үзтээ ээж чи амиа хорлоод насарсан гэж хэлэх ямар ч төлөв төрөх үү? Харин нөгөө талд аав нь амиа хорлжээ гэж хэлэх ямар ч төлөв төрөх вэ? Мэдээж аав гэдэг хүнийг амиа хорлжээ гэх нь арай одоо хэлэхэд амар хэлбэр гэж би хэлж байгаа огт биш. Гэхдээ эрэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь өөрөөр энэ байдлууд нь өөрөө энэ мэдээг хүргэхэд арай хүнд өөрөөр тусдаг. Эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь өөрөөр яг энэ мэдээг ингээд хэлэхэд бас арай өөр тус хандлага яалтчгүй байдаг учраас эмэгтэйчүүдийн амиа хорлолтыг зүгээр зүрхний шийдээс олсон эсвэл унтаагаараа өөд болсон ч юм ингээ өөрөөр хэлээд хаагаад авах тохиолдол их байгаад байдаг учраас бас нөгөө талдаа эмэгтэйчүүдийн амиа бүртгэхгүй байдаг. Тэгэхээр Монголд бас ингээд байдаг юм биш үстэй гэж би бас бодож байна. Яагаад тэгэхээр энэ дэлхийн улс орнуудын нэг байгаа шүү дээ гэн. Тэгээд үүнийгээ дагаад миний хэлхийг хүсэж байгаа зүйл бол Монгол улс гэхдээ маш азтай байна. Дэлхийн улс орнууд зарим улс орнуудаас ингээд төрөнд гიშгжилээ. Яасан гэхээр би одоо нэгд өдрийн конференцд хэлсэн өнөөдөр яамны сайттай уулзахдаа ч хэлсэн Монгол улсад энэ статистикаа тайлбарлахын тулд учир шалтгааныг тодруулах нэгдсэн сайн дата буюу мэдээллийн сан хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Тэгээ монголчууд яагаад ингээд бусд улс орноос арай азтай байна вэ гэхээр дэлхийн нийтийн 164 онд ашиглаж байгаа RedCap гэдэг ийм сервис систем байгаа. Энэ бол амиа оролтын учир шалтгаан бүгднийг маш нарийнаар ингээд бүртгэж авдаг систем сервер өнгөө ашигладаг. Тэгээд бүх энэ датанд ингээд дата мэдээгээ оруулах юм бол Японд, Хятадтай, Солонгостой хаанч хэрэглэж байгаа. Тэгээд улс орнуудтай харьцуулж болно, дэлхийн хаана байгаагаа мэдэж болно. Энэ системээрээ бүртгэлийн системээрээ анализ хийгээд манай яг амиа хорлож байгаа хүн ам хаана байна? Бид нар хаана үйлчлэх хэрэгтэй байна? Хаана ингээд тусламж үйлчлэгийг хязгаарлагдаад байна? Хаана бид нар ажиллавал үр дүн гарах нь гэдэг бүгднийг боловсруулан гарах боломжтой маш сайн систем байгаа. Тэгэхээр олон улс орны систем байхгүй хахад танаад нэвтэрсэн сул тал нь гэвэл зөвхөн тодорхой юм нөгөө санхүүжилтийн хөтөлбөрүүдэд нэг 5-6 энэ сервис орж ирсэн. Улс даяар хэрэглэхдэггүй байгаа. Тэгэхээр энэ RedCap-ыг болохоор улс даяар хэрэглээд нийтээр ингээд сайн бүртгээд эхлэх юм бол маш сайн үр дүнд хүрнэ. Тэгээд маш сайн дата мэдээтэй байгаад бид нар учир зүйтэйгээр одоо нөгөө хийх алхмуудаа төлөвлөх хэрэгтэй байна. Олон нийтэд бид нар сургалт явуулаад энэ амиа хорлтын талаарх ойлголтыг дэмжих хэрэгтэй байна. Ингэж чадах юм бол бид нар үр дүнд хүрнэ гэж. Тэгэхээр амиа хорлолт бол өсвөр насныханд болоо залуусын дунд одоо зөнхлөн тохиолж байна гэдэг бас дата мэдээлэл байна. Тэгэхээр амиа хорлолт яг юунаас үүдээд байна вэ? Хүн одоо стресс бухимдал нь эцсийн зэгтээ тулаад сүүлийн сонголт нь амиа хорлолт гэж одоо тайлбарлсан байдаг. Тэгэхээр таны хувьд яаж тайлбарлах вэ? Энэ яагаад ийм сонголтод хүмүүс хүрээд байна вэ? Бид энэ яаж таних вэ? Яг ийм аюултай нөхцөл байдал руу бид нэр төхөөд байна шүү. Би төхөөд байна шүү. Дүү маань төхөөд байна шүү гэдгийг яаж таньж мэдэх вэ? Тийм тэгэхээр энэ бол айгүй чухал асуулт асуулаа. Тэгээд яг шулуухан хэлэхэд бол бид нар мэдээж амиа хорлол насарсан хүн яагаад насарсан гэдгийг бол шууд тодорхойлж чадахгүй. Гэхдээ араас нь бид нар үүнээс бол насарсан юм шиг байна гэдэг магадaltaгааг бол гаргаж ирж чадж байгаа. Тэгээд мэдээж хүн болгонд ингээм амиа хорлох сэтэл янз янзын шалтгаантайгаар бол үүсэж байгаа. Тэгэхээр тухайлах юм бол одоо сая өсвөр насныхнаар бид нар жишээ татсан. Тэгэхээр бид нар өсвөр насныханд яг үнд ярилцахгүй байна энэ талаар. Жишээлх юм бол өсвөр насныхаа хоорондоо бол амиа хорлтын талаар ярьдаг гинэ. Ярьж байгаа. Тэгээ нэг нь нөгөөдөө сайн найздаа би ер нь ингээ хэцүү байгаад байна гэж ярьж байгаа. Сүүлдээ нэг өдөр би ер нь хөөхөр шийдсэн. Өнөө ороо би амиа орлоо гэд хэллээ гэж бодъё. Тэгээ чи миний сайн найз хинт ч хэлэхгүй үстэй гэд найздаа хэлнэ. Найз нь би чиний сайн найз юм чи хинт ч хэлэхгүй гэд тэгээ маргааш нөгөө ярьсуугт амиа орлчлоо. Нөгөө үлдэж очирсан сайн найз нь болохоор би хэрвээ хэлсэнсэн бол хүн амьтанд ингээд тусламж авахулсан бол амьд байх байсан болов гэдэг бодол санаа тэгээд насан туршдаа ингээд бараа амьдрнаа. Тэгэхээр энэ бол бид нар өсвөр насныханд ярихгүй байгаагийн тод жишээ болоод байна. Өсвөр насныханд бид нар хэрвээ ойлголтыг өгөөд чи ингээд хүнд хэлээд найзынхаа амь насыг аврахыг хүсэж ийнэг бол бүгдээрээ л би найзаагаа авмаар байна гэдэг хариултыг хэлэх нь тодорхой. Тэгэхээр энэ бол тийм хэцүү арга биш. Бид нар зүгээр л хүүхдүүдэд ойлголт өгмөр байна. Ойлголтыг дээшлүүлмээр байна. Сайжруулмаар байна. Тэгээ бид нар олон амь насыг авармаар байна. Тэгээд
нэгдүгээрт нь бол ингээд бид нар ойлголтыг дэвшүүлнэ. Тэгэхээр энэний тулд болохоор сургууль суурилсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Багш нарыг сургаж болно. Эсвэл ингээд хэн болгоныг зүрхний эмчийг, шүдний эмчийг, эмийн санчийг гэдэг ер нь бол маш олон хүнийг бас давхар ийм ойлголт сайжруулах, бусдад ярилцахад бас бид нар бэлтгэх сургалтыг бас нөгөө талаар хийж болж байна. Гуравдугаарт нь болохоор хотлайн үйлчлэгийг бас бид нар нэвтрүүлж болж байна. Улс орон болгон одоо ийм нэгдсэн үндэсний хотлайн сүлжээг ажилуулад эхэлсэн. Тэгэхээр амиа орлох өөрийгөө гэмтэх бодол санаа агуулсан хүн болгон энэ дугаар руу яриад тусламж аваад ах юм бол бид нар маш олон хүнийг аварч болж байгаа. Мэдээж би ингээд хэрэгцсэн маш олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингээд ямар ч амиа хорлтгүй болгоод 0 болгосон хөтөлбөр одоохондоо би гаргааг байгаач өсрөнгүүгээр ингээд бууруулсан хөтөлбөрүүдийг бол би маш ихээр харж байгаа. Амиа орлтыг бол бид нар маш сайн бууруулж болж байгаа. Тэгэхээр энэ сургуульд суурилсан хөтөлбөр энэ хүмүүсийг бэлтгэх хөтөлбөр тэгээд хотлайн бол маш их үр дүнтэй байгаад байгаа. Тэгээ энэ хотлайн бол одоо байнга одоо яг нэвтрсэн улс орнууд хүмүүс их ярьж идэг. Ахмад наснууд жишээлбэл би ганцаардж ин амьдрах сонирхол алга, утга учир алга, өсвөр насныхан би шалгалтандаа унцаа одоо би ирээдүгөө боллоо гэх мэтчлэн олон сэтлэр хүн өөрийгөө гэмтэх, хорлох бодол санаал үүсдэг. Тэгэхээр өнөөдөр би танаа эрүүл мэндийн шин томилогдсон сайттай уулзсан, нийгмийн эрүүл мэндийн бас даргатай уулзсан. Би үнэхээр их одоо баярлаж талархсан сэтгэл төрсөн. Та нараас ийм хүмүүстэй одоо баярлах хэрэгтэй. Яа тэгэхээр энэ хоёр хүн хоёулаа амиа оролттой ингээд тууштай ажиллана гэж бүр шийдсэн байсан. Тэгэхээр амиа оролттой яг энэ одоо шийдвэр гаргах хүмүүс тууштай ажиллана гэж шийдсэн улс орнууд бол гайхалтай үр дүн гаргадаг. Жишээлх юм бол дэлхий дээр амиа оролтын төвшин буюу 100 мянган онд харьцуулсан харьцуултаар төвшнөр нь ингээд ирмэлсэн жагсаалт байдаг. Тэгэхээр тэрний топ 10-т бол Унгар улс маш удаан жилээр бол дээгүүр 1-2-т ингээд ирмэлэгжсэн. Одоо бүр Унгар улс одоо бараа нь харагдахгүй бол бүр 20-оос доошо ирмэлэгдэх. Одоо би хаана ойр мэдэхгүй юм чинь. Швед улс бас яг энэ сайд нь нийгмийн эрүүл мэндийн дарга нь ингээд зөвтгсөн. Тэгээ үр дүн гараад одоо топ 10-аас байхгүй болсон. Гайана гэдэг бас Өмнөд Америкийн жижигхэн улс байгаа 20 гаруй жилийн турш дэлхийд ирэмбэрээ 1 2 3 талаагаад идэг болсон. Тэгээ эрүүл мэндийн сайд нь ингээд бидэнтэй уулзаад ингээд ерөөсөө энэ топ 10-т байгаа болио гэдэг зорилт тавьсан. Одоо тэдийг маш сайн үр дүн гаргаж байгаа. Монгол улсын хувьд бол 18-д жигсэж байгаа. Шууд өсвөр насныхнийхэн амиа орлтын түвшинг аваад харах юм бол бүр 1-2 лаар ороод ирж байгаа. Тэгэхээр Монгол улсын топ 10-д битээ байгаасаа энэ та нар хизээж битээ ороосоо. Тэгэхээр үүний тулд бид нар бол арга хэмжээг авах хэрэгтэй. Ингийн тулд бид нар бөөнөрөө ингээ хамтралхийг бий болгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн сэтгцэн хэмжээ ажил эсвэл сэтгэл зүйчийн ажил ч юм уу те эсвэл багшийн ажил эсвэл эмнэлгийн ажил бол огт биш. Бөөндөө ажиллах хэрэгтэй. Бид нар бөөгнөрөө яг нэг ширээний ард гараад ингээ хамтарч ажиллана. Энэ бол хөтөлбөр хамгааллын яам, эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэнд, боловсрол гэдэг ингээ бид нар бөөндөө хамтрана. Сая нэгдсэн үндэсний байгууллага хүртэл одоо амиа хорлол сэтгцэн эрүүл мэндийг халдварт бус өвчнөд одоо ингээ оруулж ин тэр дунд амиа орлтыг бас ингээ тодтгон цохон оруулж байгаа. Тэгэхээр энэ бол дэлхийн нийтийн хямрал болж ин дэлхийн нийтээрээ энэ асуудлыг одоо онцлоод арга хэмжээ аваад урьдчилан сэргийлж эхэлж байгааг харуулж байна. Тэгэхээр бид нар бөөнөрөө ажиллана гэх. Тэгэхээр бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байхan болвол те амиа орлох бодол ямар нэгэн байдлаар орж ирсэн. За зарим нь бүр ингээ оролцох хийж үзсэн хүмүүс байх юм бол та ямар зөвлөгөө өгөх вэ? Бид одоо энэ байдлаасаа яаж гарах боломжтой вэ? Та яг энэ үзэж байгаа хүмүүс рүү чиглэсэн бас зөвлөгөө өгвөл анхны шатандаа бидэнд юу анхаарах ёстой вэ? Тэгэхээр би яг өөрийгөө амиа орлох бодол санаа эсвэл орлого хийж исэн хүн намайг үзчихвэл шууд тусламж авах хэрэгтэй л гэж зөвлөмөр байна. Хин нэгэн ярилцах хүнийг заавал олоо. Тэр нь хин ч хийж олноо. Хин ч хийж болно. Цовлогч, багш, хөршин хин ч хийж болно. Ямар нэгэн байдлаар ярилцах хүн заавал олоорой. Хэрвээ одоо хаана амьдарч байгаа нь бас чухал байх. Тэгэхээр таны нөхцөл байдалд аль нь хамгийн боломжтой вэ? Тэр их сурвалжаараа суугаараа дамжуулаад заавал харилцах хүн олоорой. Бүр цагдаач байсан болно шүү дээ гэж. Тэгэхээр ер нь бол ингэж та бусдтай харилцснаар хүрх гээд байгаа үр дүн юу вэ гэхээр энэ асуудал дээр өөрийгөө гэмтээхгүйгээр өөртөө аюултай үйлдэл хийхгүйгээр дэмжих бусад арга замыг хайж болох гээд байгаа. Яг үннийг хэлэхэд би бас хэлж байна. Энэ танд өөрийгөө гэмтээхээс өөрөөр энэ асуудлыг шийдэх маш олон сонголтууд заавал байдаг. Хүн болгонд байдаг. Тэрийгээ бид нар олж харахын тулд бусдтай заавал ярилцах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол
бид нар ингээ яг харах юм бол тэр нь яг өөрийгөө гэмтэх шалтгаан болохооргүй жижиг асуудлууд өндөө байгаад байдаг. Бид нар хүнтэй ярилцгал юм бол тэрийг тийм байж гэдгийг ухаарч болох боломжтой байдаг. Шалгалтандаа унсан ч юм уу те одоо өөрийнхөө төрс өдрөөр хүссэн зүйл авч чадаагүй ч юм уу те эсвэл найз зохиндоо найз залуугасаа салсан ч юм уу гэд тийм хүчтэй асуудал бас байхгүй байх гээд байдаг. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл эсвэл амар арх удаг хөрштэй байх ч юм уу ийм ноцтой асуудал бас амьдрал тохиолдож болно. Тэгсэн ч гэсэндээ бид нар бусдтай ярилцах замаар өөр энэ асуудлыг шийдэх гаргалгаа заавал олж чаддаг аа. Ер нь бол хүмүүс ингээд биел ганцаараа энэ амар хүнд асуудалтай гэж итгээд идэг. Гэхдээ үнэхээр таних бүр асуудал нь маш хүнд байгаад үнэхээр одоо хүн болго нэрээ хэцүү юм гэж хэлэхээр асуудал байлаа ч гэсэндээ би нэг зүйлийг бол баттай хэлнэ. Та ингээ өөрөө л ганцаараа зовж ийн над шиг ийм хүнд асуудалтай байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ тийм биш. Хороо дээр яг тань шиг ийм бүр ийм ингээ мухардсан мянган хүн байгаа. Гэтэ тэр хүмүүсийг судлаад үзвэл тэд нэр бүгдээрээ тусламж аваад өөрийгөө гэмтээхгүйгээр тэр асуудлаасаа гарч чадсан байдаг. Тэгэхээр та ч гэсэн чадна явж очиод хүнтэй ярилц тусламж аваарай гэж. Нөгөө талаас хин нэгэн таньдаар би ингээд үхмээр байна. Үхмээр санагдаад байх болоо гэд ирвэл за бити сүржигнээд ч юм уу ингээд өнгөц битээ хандаа. Энийг яг энэ яагаад ингэж хийж ингээд бүр чухалчилж авч үзэх хэрэгтэй. Дахиад хэлээ яг чухалчилж авч үзэх хэрэгтэй. Тэр хүмүүстэй ярилц ойлгохыг хичээ. Тэгээд тусламж чиглүүл тусламж мэрэгжлийн тусламж руу одоо хэрхэн хандах талаар зөвлөгөө тэдэнд тусламж авах боломжийн нүг ер нь бол туслах хэрэгтэй. Хүүхэд чинь танаар ирж болно, та хөршин нээж болно, та тэр хилээд байгаа нөгөө хандсан таны ямар ч хүн танаар хандсан чухалчилж авч үзээрэй. Маргааш чи гайгүй олчноо гэх зэрэгээр өнгөц битээ хүлээж ав чухалчлах хэрэгтэй. Тэгээ яг ингээ харахаар нэг ер нь бол бидний ингээ судалгаагаар харахаар хоёр одоо том групп байдаг. Яг нийгэмтэй харилцаж идэг. Нэг нь бол совилогч нар, нэг нь багш нар байдаг. Багш нар бүх хүүхдүүдтэй харилцдаг, совилогч нар бүх хүүхдүүдтэй харилцдаг. Тэгэхээр хүүхэд бол насанд хүрчтэд хүрдэг хамгийн одоо түгээмлэр хүрч чаддаг хоёр том бүлэг бол энэ багш совилогч байгаа. Тэгэхээр бид нар энэ хүмүүсээ бас энэ ур чадвар сайн бэлтгээд энэ хүмүүстэй хэрхэн харилцах энэ зүйл дээр нь чиглүүлж юм бол маш бас сайн үр дүн гарах боломжтой. Тэр яг таны энэ ярианаас сонсоход бол ер нь харилцах, ярилцах бол хамгийн чухал гарц гаргалгаа гэж ойлголоо. Тэгэхээр яг энэ одоо мэдээллийн 900 бүгд одоо гар утас, таблет хэрэглэдэг болсон энэ үед хүмүүс өөрсдөө одоо ингээд дэлгэцний цаан ганцаараа байхдаа юм бичгтэй тийм ээ стресс бухимдлаа одоо сошиалар тайлахтаа бол өөрийгөө бас стресс бухимдлаа тайлж ийн гэж ойлгодог. Тэгэхээр амьд харилцаа яагаад чухал юм бэ? Бас эцэг эхчүүд сүүлийн үед бол маш завгүй ажиллаж байна. Тэгэхээр хүүхдтэй бас анхаарах шаардлагатай. Тийм энэ бол үнэхээр асуудал болж байгаа. Тэгээд би яг шулуухан ийм тийм гэдэг бол үнэхээр хариулж чадахгүй байна. Тэгэхээр яг нэг өгүүлбэл бол эцэг их ер нь хүүхдийнхаа утасны хэрэглээ сошиал медиад өнгөрүүлж цаг хугацааг ер нь боломжоор нөгөө ингээд хязгаар тавих л хэрэгтэй. Тэр бол бүр зайлшгүй шаардлагатай. Өөрөөр бол энэ жоохон одоо асуудалтай байгаа. Ер нь бол хүүхдүүд энэ хүмүүс ингээд сошиал медиадаар асуудлаа бичээд ч юм уу те ингээд нөгөө сошиал медиаар дамжуулж бас тусламж авах хандлага байгаад идэг боловч яг тохирсон тусламжаа хариугаа эргээд авч чаддаггүй. Хүмүүсийн янз бүрийн комент ч юм ингээ буруу хариултууд эсвэл ямар ч хариулт авахгүй байх нь айгүй их байгаад байдаг. Тэгээ одоогор бол бид нар ингээд энэ тал дээр айгүй судалгаа хийж байгаа. Бид нар ч биш дэлхийн нийтээр энэ талаар айгүй судалж байна. Тэгээд сошиал медиагаар дамжуулаад тусламж өгөх хариу үйлдэл үзүүлэх ийм нөхцөл байдлуудыг ингээд судалж байна. Зарим газар бүр хийгээд эхэлсэн байгаа. Гэтэ тийм их үр дүнд хүрээд байгаа ихнээс бид нар яг нэг судалгаагаар батлаад болж ийн болохгүйг нь хараад байгаа юм байхгүй. Яг тодорхой хариулт алга байна. Буцаад ойлголт өгөх нөгөө боловсрол сургалтаа эргэж ярина. Тэгэхээр багш нарыг эцэг эхчүүдийг бид нар ойлголтын дэмжиж ингээд өгвөл тэр хүмүүс өөрсдөө бас харилцаа арга эхлүүлээд утас руу нөгөө хандаад байгаа тэр бүгдийг эргүүлээд ингээд амьд байдал тарилцаа руугаа авчрах боломжтой болох бас боломжтой. Тэгэхээр бид нар бол ер нь ойлголтоо л аягүй сайн сайжруулах хэрэгтэй. Хүн ингээд өөрийгөө гинтээ одоо өөртөө айлтгуулт хийгээ шийдлээ гэхэд тэр бол сонголтгүй болоод дандаа тэгээд байдаг. Тэгэхээр сонголт байгаа гэдгийг ухаарал хамгийн чухал. Тэгэхээр тэр сонголт байгаа гэдгийг болохоор бид нар энэ нөгөө хотлайн энэ номер руу залгах хэрэгтэй боломжтой гэдгийг бас сайн мэдлэгийг түгээх хэрэгтэй. Тэр номерыг бид нар нийт зарламаар байна. Тэгээ ер нь сургууль өөрөө энэ талаар ярихгүй бол эцэг их өөрөө ярихгүй бол хүүхдэд ямар ч ийм олон сонголт байгаа өөр арга зам байгаа гэдэг энэ ойлголт туршлага суудаггүй. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ бүгдийг бас эхлүүлмээр хиймээр. Тэгээд хүүхдүүдтэй энэ ойлголтыг өгөх замаар одоо тусан зөвлөгөөгээ үзүүлмээр байна. Hotline гэдэг нь тусгай дугаар руу залгаж одоо тусламж үйлчилгээ авахыг хэлж гинөө. Эсвэл одоо яг ингээд сошиал дээр бичээд нөгөө нэг чатбот шиг үйлчилгээ юу. Энд дээр та бас мэдээлэл өгөөч тийм ээ. Бид нар бодлогын төвшөнд хэрэгжүүлэхэд Hotline үйлчилгээ одоо яагаад чухал вэ?
Тэгэхээр энэ бол хотлайн үйлчилгээ гэдэг нь текст хийж болно, дуудлага авах хийж болно, аль нь ч болно. Гэхдээ хамгийн гол нь шууд хариу үйлдэл үзүүлдэг тэр сүлжээг хэлж байгаа гэж энэ хүн. Яг тэгэхээр яг ихэнх тохиолдолд ер нь бол амиа орлох үйл гэдэг өөрөө гинтийн байдлаар үйлдэгддэг. Гинт хүн шууд хийдэг. Тийм учраас яг амиа орлох үйлдэлийг хийлээ гэж гинт ингээл хүчтэй бодол санаа төрөл яг хийхин даван дээр тэр хүн тэр утас руу залгах эсвэл бичвэл эргээд тэр нөгөө утас нь өөрөө маш хурдан хариу ингээд шууд дуудлага аваад үзүүлэх ёстой. Тэгээ хүнтэй ярилцахад маш их хүн тус болдог, маш олон хүний бодол санааг өөрчилдөг. Энэ маш үр дүнтэй. Тийм учраас би танаа улсыг бол хийгээсэй гэж хүсэж байна. Өнөөдөр сайдд нь бас би энэ талаар хэлсэн. Тэгээ энэ хотлайн үйлчлэгээ гэдэг бол яг нөгөө дуудлага тэр нөгөө талд ажиллаж байгаа хүмүүс бол өөрсдөө бэлтгэгдсэн, яг энэ чиглэлээр ажиллаж бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Тэгээ үр дүнтэй тусламж үзүүлдэг. Бид нар ингээ хаа сайгүй сэтгцэн эмч нартай бол байж чадахгүй байгаа. Тэгэхээр хотлайн үйлчлэгийн тусламжтай бид нар хаанаас сэтгцэн эрүүл мэндийн тусламжийг авах боломжийг өгөөд байгаа маш давуу талтай байдаг. Тэгээд тэгэхээр энэ өөрөө айгүй тийм үр дүнтэй. Манай улсад одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол 1800 2000 гэдэг утсыг бас та сэтгэл зүйтэй тусламж хэрэгтэй үед бид нөрөө залгаарай гэдэг тусламж үйлчилгээг бас үзүүлдэг юм дугаар бас байдаг. Тэгэхээр таны яг биднээс санал болгож байгаа үйлчилгээ бол анхан шатандаа бол нэвтрээд явж байгаа бас өргөжүүлэх ёстой юм байна. Үүн дээр үндэслээд бас танаас асуух асуулт нь бид нэр одоо энэ амиа орлтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр хэрхэн мэдээлэх ёстой юм бэ? Жишээлх юм бол ковидын үед бол манай улс ковид хэд бүртгэгдлээ гэдэг мэдээллээ яг ингэж олон нийтэд 11 цагийн мэдээгээр дамжуулдаг байсан. Тухайн үед яг энэ 1800 2000 дугаар дээр маш олон дуудлага бүртгэгдсэн хүмүүс түгшиж даралт ихсэн тийм ээ айд сандарч байна гэдэг дуудлага бол энэ дугаар дээр бол их бүртгэжсэн гэдэг статистик байт юм билээ. Тэгэхээр бид нар амиа хорлол тийм ээ энэ гэмт хэргийн мэдээ ч юм уу хэвлэл мэдээлэлээр одоо мэдээлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ? Бас хүмүүсийг одоо өдөөж тийм ээ энэ байдалд дуруу татах тийм эрсдэл байдгүй. Тэгэхээр 1800 2000 утасны хувьд болохоор тэнд нөгөө талд нөгөө яг мэрэгжлийн эмч сууж идэг. Тэгэхээр тэр хотлайн үйлчлэгээндээ илүү орохоос илүүтэй телемедицин гэдэг үг орно. Хотлайн үйлчлэг гэдэг нь болохоор олон нийтэд ингээд төгсөн бүх хүн мэддэг. Одоо 103 102 гэ бид нар бүгд мэддэг. Тэрэн шиг ийм бүх хүн мэддэг ийм амархан номертой. Тэгээд дуртай үедээ шууд залхах, шууд дуудлага нөгөө аваад шууд хариулт үзүүлдэг ийм үйлчлэгийг хэлж байгаа. Тэгэхээр телемедицин гэдэг бол үнэхээр бас гайхалтай үйлчлэг юм уу? Хүн ингээд дандаа эмчтэр очиод ээж чадахгүй амжихгүй. Тэгэхээр гэрээсээ машинаасаа хаан чамаагүй би хадлаар ингээ уцтаад би ингээд байна гэж хэлээд зөвлөгөө авах үйлчлэгээ болоод байгаа. Тэгэхээр энэ бол бас дэжгүй үйлчлэгээ байсан гэж байна. Тийм. Хоёрдугаарт нь болохоор амиа хорлолтой бодлохоор амиа хорлолтыг мэдээлэх бүр протокол гэдээ маш сайн боловсруулсан ийм хэл мэдээллийн зориулсан протокол ууганд байдаг. Тэгэхээр би тэрийг бас дараад нь та бүхэнтэй ингээд нөгөө материалын нөгөө хуваалцах боломжтой. Юун төрөнд хэлэх зүйл бол амиа хорлолтыг олон нийтэд ингээд зарлан тунхаглаж ерөөсө болдоггүй. Гэхдээ хүмүүс бол хэл мэдээллийнхэн бүр ингээд сонины ихний нүүрэн дээр тавих те том гарчгаар тавих, сүржин гарчиг тавих, олон нийтийн танил хүн үүд болох юм бол бүр ингээд олон дахин шеэрлээд бүр их том сенсац тарьдаг. Тэгээ ер нь бол ийм драма маягийн үүсгэх гэдэг. Энэ бол өөрөө маш сөрөг нөлөөтэй. Тэгэхээр хизээж олон нийтэд ингээд зарлан нөхөлж сүртэй зүйл шиг ингэж мэдээлж болдоггүй, хориглдог. Гурав дахь нь ковидын нөхцөл байдлын үеийг сая ингээд цухас дурдсан. Тэгэхээр ковидын үед бол Америк нэгдсэн улс ч гэсэндээ адилхан ингээд мэдээлэл яг адилхан үгжээс өдөр болгон насралтын тоо, өвчлөгсдийн тоо. Яагаад гэхээр ковид амиа орлох хоёр бол яг үүндээ хоёр өөр сэдв. Тусдаа ковидыг бол хүн болгон мэдэх ёстой байсан. Тэр мэдээг авснараа хүмүүс яг үүндээ илүү болгоомжлоод ямар аюултайг ухаарах ёстой. Тэгэхээр энэ бол тиймч буруу арга зам гэж хэлэхгүй. Тэгэхээр ковидын хувьд ковидыг нөгөө амиа орлолтой харьцуу ижилтгэж ярих нь өөрөө биш. Одоо өөр өөртөөхөө хэмжээнд нөгөө арга хэмжээнүүд нь өөр өөр. Дахиад давтан хэлжийн телемедицин хотлайн хоёр бол өөр. Хотлайн гэхээр илүү байх нөгөө нэг асуудал өөрөө яг чиглэсэн нэг асуудалтай байдаг. Тэр утсыг хэлж байгаа. Тэгэхээр энэ амиа орлолтын хотлайн эсвэл өөрийгөө гэмтэх сэтлүүлснийг одоо сэргийлэх утас ч юм уу те ямар ч лээсэн танаа улс ингээ амиа орлолтын энэ үндэсний хямрал болчиход байна. Энийхэн талаа ямар нэг юм хийж байгаа. Тэгээ энэний үр дүнд хотлайн сорьоос гаргалаа гэхэд энийг ингээ олон нийтэд бид нар зарлана. Зөвхөн өөрийгөө гэмтэх сэтэл агуулсан хүн л утасд нь нуруу нүцсэн хүн ч юм уу хүнийг гомцсон хүн утасдаа сэтгэл зүйн зөвлөгөө авах утас байх ёсгүй. Тэгээ нөгөө талд нь зөвхөн энэ амиа хорлолтой хүмүүстэй ярилцах одоо бэлтгэгдсэн болсон хүчин байна. Тэгээ яг ийм одоо чиглэсэн ийм зорилттой ийм үйлчлэг хийж байгаа гэсэн. Амиа хорлохоор одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд стрессээс эхлээд дамжирсаар байгаад одоо энэ сонголтод хүрдэггүй. Тэгэхээр юмд нийгмийн ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ? Гол нь нөлөөлж байгаа зүйлс нь юу гэж таардаг вэ?
Хамааралтай хувьд болохоор яг тухайлсан хөрмөц одоо эрсдэл хүчин зүйлийн жагсаалт гэх юм байхгүй. Яг ийм байвал амиа орлох магадлал өндөр шүү гэд шууд гаргаад ирэх юм бол байдаггүй. Гэхдээ нэгдүгээр хүчин зүйл бол улс орны соёл аягүй их байдаг. Тэгэхээр соёлоороо бид нар их нөгөө ялгаатайгаар амиа орлох эрсдэл орно. Жишээ нь Монголд байгаа соёл Аргентинд өөр байгаа. Тэгэхээр улс орны соёлоос хамаарат амиа орлох шалтгаан өөр байдаг гэсэн. Хоёр дахь нь болохоор насны хүчин зүйл байдаг. Насны ангиллаар хүний амиа орлох шалтгаан бас янз бүр байдаг. Жишээлбэл ахмад насны хувьд болохоор гэр бүлдээ би дарамт болж जैन дараа болж гинэ гэх юм бол тэр хүн илүү амиа орлох эрсдэлтэй ч юм уу те. Ингээд насны нөгөө нас тэгтэл 14 настай хөлт бол өөрийгөө дараа болж ингэж бодох нь ховор штэ. Тэгэхээр энэ мэтчлэн гэхдээ яг ер нь төгөөмөл тохиолдол хит хитэн факторууд байдаг л да. Нэгдүгээр нь болохоор ганцаардах байна, нийгмээс тусгаарлагдах байна. Тэгээд гэр бүлдээ одоо арх мансуулт бодис хэрэглээтэй хүнтэй байх, эсвэл бусдад үе тэнгийн дарамтанд дээрлэхэлтэнд өртөх, бэлгийн хүчирхийлэлд өртөх гэх мэт төгөөмөл факторууд бол байдаг. Гэхдээ тэр дундаа онцлоод яг хэлэх юм бол тухайн хүн өөрийгөө яг би ийм юм байна гэж тодорхойлох тэр тодорхойлолтыг нөлөөлөх хүчин зүйл болдог гинэ. Тэр нь жишээлх юм бол би одоо ингээ өөрийг хүн дээрлэж хахад би угаасаа дээрлэхүүлж явахдаа таарсан хүн штэ ч юм уу. Би угаасаа үн цэнгүү, угаасаа би бүтлэхүү, угаасаа хинч намайг тоодоггүй, энэ тэнд очихоор хүн гэж намайг үздэггүй ч юм уу те. Яг энэ өөрийнхөө талаарх ойлголт нь өөрөө иймэрхүү сөрөг одоо өөрийгөө ийм бүтлгөө онцгой гэдэг байдал бэхжээд ирэх юм бол тэр хүмүүст амиа хорлох сэтэл төгөөмөл төрдөг. Тэгээд дахиад нэмээд хэлэхэд түрүү нөгөө соёлын хүчин зүйл нөлөөлдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр жишээлбэл амиа орлолтоор дэлхийд хэрэглэгч 10 онд Япон улсын байсан. Япон улсын жишээ байна. Одоо л Япон улс эхний 10-т байхаа бол болсон. Тэгээд Япон улс яг ямар арга хэмжээ авсан гэхээр өөрсдийнхөө нөгөө амиа орлтын дата мэдэн дээр анализ хийгээд хэн хаана амиа орлт хийгээд байна гэдгийг үнэлсэн чинь хөдөө орон нутагт байгаа ахмад наснууд аяг амиа орлож исэн байсан. Яагаад гэхээр Япон улсын хувьд залуучууд нь төв газараа бараадаад ахмад наснууд нь гэрээ захиж үлдэх хандлагатай. Тэгээ нийгмээс тусгаарлагдаад бие даасан ганцаараа амьдраад эхлэхээр амиа орлох хандлага өндөр байсан чинь Япон улсын засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээ болохоор тусгаас автоус үйлчлэг тухайн орон нутагт гаргаад ахмадуудын өдөр өнгөрүүлэх төвийг байгуулад тэгээд ахмадуудыг гэрээс нь автоусаараа тойрч аваад төв дээр авчираад өдрийг хамт олонтой өнгөрүүлээд ганцаардсан мэдрэмжээс салгаж өгсөн. Тэгэхээр яг энэ нэг улс орн болго өөр гэдгийн цаана энийг хэлээд байгаа. Тэгэхээр таны хувьд сууж гэсэндээ дата мэдэн дээр анализ хийгээд хэн хаана ямар шалтгаанаар гэдгээ олоод харах юм бол тэрний эсрэг арга хэмжээг авдаг. Тэгэхээр яг саний энэ төв байгуулад ингээд хүн амьтныг авсангээ харахаар энэ зөвхөн ангаах одоо үлээ эрүүл мэндийн салбарх биш. Энэ бол хөлбөмбөр хамгааллын яам, боловсролын яам гээд олон талын хамтрлууд нэг газар дороо цуглараад ярилцаад арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэгэхээр та бол 200 гаруй орноор яваад 30 гаруй оронд судалгаа хийсэн. Тэгэхээр манай улстай төстэй улс оронд бас ямар судалгааны үр дүнгууд гарсан бэ? Энэ сонирхолтой судалгааны үр дүнгуудээс бид нарт бас танилцуулж болох уу? Монгол улстай адилхан судалгаа гэхээс илүү улс орн болго өөр байдаг, өвгөнц байдаг. Тэгэхээр эсрэгээр Монгол улсад юу өөр байна гэдгийг бид нар харах хэрэгтэй байгаа. Тэгээд жишээлх юм бол Тажикстан улсын жишээг би татъя. Тажикстан улс бол ийм жижигхэн улс байсан. Тэгсэн чинь гинт нэг хэсэг үе октоодын амиа орлолт эрс өндөрсөн. Тэгээ яагаад вэ гэдгийг бидний дуудаад ингээд судлаад өгөөч гэхээр бид нар очиж судалгаа хийсэн чинь тухайн улс орн хэдий муслим шашинтай, лалын шашинтай улс орн байсан ч гэсэндээ яг нөгөө соёлт нь нэвч шингээгүй байжгаад ерөөсөө лалынхаа соёлыг шингээгээд амьдралдаа шингээцгээе гэдэг уриалга гараад ирсэн чинь октод нь нөгөө зурагт радио энэ тэрээр лалын шашин болоод ирэхлээр эмэгтэй хүний амьдрал ямар болох юм бэ гэдгийг нөгөө урьдчиланд хамаглаад ер нь бол бидний амьдралыг хэцүү болгоно, бид нар хүснээр амьдрч чадахгүй болох юм байна. Ийм баймаарг байна гэдэг ойлголтоос болоод амиа хорлолт нь ихссэн байсан. Тэгэхээр ингээ улс орн болгонд өөр байдаг. Монголын улсын хувьд болохоор биднэрт тэгэхээр улс орны дата мэдээ чухал байдаг. Монголын хувьд болохоор бидэрт байгаа дата бол залуучуудын дунд өндөр байна гэдэг дата л байгаа. Гэхдээ би хэн хаана ямар учраас гэдэг дата байхгүй байгаах гэж бодоод байгаа. Тэгэхээр бид нар нэгдсэн нэг маш сайн дата системтэй болоод энийг бид нар маш сайн гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол зүүн бүс, баруун бүс, хойд бүс хаана илүү байна, ямар учраас байна гэдгийг бид нар гаргаж ирнэ. Тэр утгаа баруун бүст ийм шалтгаантай болохоор энд энэ аргыг хэрэгжүүлээ. Ингээд Монгол улс дотроо ч янз янзын арга хэмжээ зохион байгуулах боломжтой байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр Монгол улсад яагаад гэдгийг тодруулах нь өөрөө Нью-Йоркт байгаатай эсвэл Тажикстан эсвэл бусад улс орнуудтай бас яг Аргентинтай адилхан байх ерөөсө боломжгүй. Монгол улсын яг тэр өөр байдлыг бид нар судлах хэрэгтэй. Маш сонирхолтой мэдээлүүд байна. Тэгэхээр та бас бидэнд зөвлөгөө өгөх, биднэрт одоо
энэ дээр та бүхэн анхааруул чухал шүү гэж хэлэх зүйл үлдсэн бол таас мэдээлэл өгөөч. Бидний бас ярилцлага дуусгах гэж байна. Тэгэхээр миний одоо хамгийн сүүл нэмж хэлэх зүйл бол Монгол улсад амиа олтыг бууруулах бол маш их боломжтой зүйл шүү. Энэ бол үнэхээр боломжтой. Танай улс бол энэ асуудлаар ингээд ажлыг чин сэтгэлээ өөртөлсөн сайттай болсон байна. Нийгмийн эрүүл мэндийн дарагчин ч гэсэн энэ талаар ажлыг шийдсэн байна. Дээрээс нь би маш олон сэтгцэн эмчнэртэй уулзсан. Бүгдээрээ амиа олттой тулж ажиллана гэжсэн чин сэтгэлээ өөртөлсөн байна лээ. Тэгэхээр надад бол маш их боломж харагдаж байгаа. Тэгээд ер нь бол энэ бол нөгөө пуужин бүтээх гэж байгаа тийм ажил биш. Энэ бол маш олон талын хамтралыг шаардах хэрэгтэй. Нэг хүн ганцаараа нэг салбар хийх боломжгүй. Тэгэхээр бид нар олноороо хамтраад хийх хэрэгтэй. Дээрээс нь бид нар хүн дээр ингээд мэдсэл ч юм уу те хүнийг 100% өөрчлөхгүйгүй бидний хамгийн эцсийн зорилго бол ерөөсөө л хүмүүсийн энэ талаар ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаар тэднийг ярьдаг л болох гэдэг. Тэгэхээр бид нар хүмүүсийг ярьдаг болгочвол одоо үр дүнд хүрэх боломжтой. Маш үн цэнтэй зочин байла. Бидний хувьд тэгээ таныг Монголд ирсэн үед бас ирээ бидний урилгыг хүлээж авч оролцож үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. My pleasure and my honor to be here. Thank you. Би таны өгсөн одоо зөвлөгөө мэдээлэл тийм ээ цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээр одоо маш олон зүйлийг таны ярианаас суралцах боломжтой гэж харж байна. Маш их баярлалаа танд. За тэгэхээр үзэгчдээ бид өнөөдөр амиа хорлтын сэдвийг хөндөж ярилцлаа. За бидний зочноор бол Колумбийн их сургуулийн доктор оролцлоо. За тэгэхээр танд ямар нэгэн байдлаар амиа орлох талаар бодол орж ирсэн бол хэрвээ эргэн тойронд тань одоо амиа орлох бодолтой хүн байгаа бол та бүхэн одоо яаралтайгаар хоорондоо сайн ярилцаарай. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаарай, сэтгэл зүйчд хандаарай гэдэг зөвлөгөөг өгье. За бидний хувьд бол одоо ямар нэгэн байдлаар тийм ээ сэтгэл зүйчд хандаж чадахгүй байгаа хүмүүст анх шатны зөвлөгөө мэдээллийг Mind Room подкастаараа дамжуулж хүрхийг зорж ажиллаж байгаа. Мөн танд одоо сэтгэл зүйн ямар нэгэн асуудал тулгарсан байх юм бол манайх руу хандаарай. Бид статистик судалгаа мэдээлэлээр үндэслээд зочноо ураад тухайн асуудлаар ярилцах боломжтой. Тэгээд дараагийн дугаараараа дахин уулзцгаая. Энэ удаагийн дугаар маань энэ түрүү өндөрлөж байна.